Сонгон бүлэг үүсгэхдээ хичээлийн хуваар хэсэг рүү ороод сонгон бүлгээ сонгоод тухайн хөтөлбөрөө сонгоод түвшнээ сонгож өгнө үү. За түвшнээ сонгосны дараа бүлэг нэмэгтээр даран сонгон бүлгийнхаа нэрийг оруулж өгнө. За нэрээ оруулсны дараа хичээлийн жил болон улирлаа сонгоод хичээлээ сонгоод мөн багшаа сонгоод барилга өрөөгөө сонгож өгнө үү. За мөн хүүхдийн хязгаараа гараас оруулаад хадгалаад өгөх боломжтой. Ингэснээр сонгон бүлэг маань үүснэ гэсэн үг. За үүсгэсэн сонгон бүлгээ баталж өгнө. Ортлын чеклээд баталгаажуулах гэсэн хэсэг дээр даран баталнаа. За сонгон бүлгээ баталсны дараа хуваар үүсгэх гэсэн хэсэг дээр дараад шинээр хуваар үүсгэх гэсэн хэсэг дээр даран улирлаа сонгоод хонхдуурах хуваараа сонгон хадгалах дарснаар сонгон бүлэг маань амжилттай үүснэ. За сонгон бүлгээ үүсгэсний дараа мөн адил багшаа солих боломжтой. Солигдох багшаа сонгоод улирлаа хэдгээр улирлаас тухайн багш маань солигдох вэ гэж улирлаа сонгоод баталгаажуулах дарснаар сонгон бүлгийнхаа багшийг солих боломжтой. За ингээд менежерүүд маань сонгон бүлгээ үүсгээд хуваараа үүсгэсэн тохиолдолд багш нар маань сурагчдаа хуваарлаад өгнө. Багш нар маань сурагчдаа хуваарсан тохиолдолд дараах байдлаар харагдана.